яг одоо дэлхий дахинд болж байгаа үйл явдлууд ингээ харах юм бол одоо эргээр юмыг харах, юм сайжрандаа болондоо гэдэг тийм итгэл үнэмшилтэй байхдаа хэцүү юм шиг бол надад санагдаж байгаа. Танд ч гэсэн нэг санагдаж магадгүй. Яагаад гэх юм бол мэдээж Украин, Оросын хоорондын дайн бол одоо сүүлийн баг 3-4 жил ингээд үргэлжилж байна. Хүмүүс баг дүжиж явах шиг байна. Тэгээд ойрхон орнод болж исэн Палестин, Израилийн дайн маань бүр ингээд даймжраад хурцтаад мэдээж олон сая хүн бол нас орсон харамсалтай. Одоо нөгөө дайн маань ойрхон орнодын том хэмжээний бүс нутгийг хамарсан юм дайн болж хуурж ах шиг байна. Тэ Израиль, Америкийн эсрэг, Иран гэдэг энэ том тоглогч нар бол хоорондоо пуужин харалцаад эхэлсэн. Тэгээд тэгэхээр энэ дайн маань цаашлаад одоо дэлхийн 3 дугаар дайн болж хуурах уу гэдэг тийм бодит эрсдэл бол дэлхий дахны их тайванд бол учирж ах шиг байна. Тэгэхээр бид нэр одоо юуг харж, юуг итгэж энэ амьдралыг болно гэж явах вэ гэдгийг бол заавалчгүй бас залуу хүмүүсийн хувьд бол бодох шаардлагатай болов. Тийм мэдгүй мэдээж нэгдүгээр дэлхий дахны эдийн засаг ямар байгаа илээ. Хиймэл оюун биднийг одоо ямар ч ажилгүй болох гээд байгаа илүү. Энэ бол асуудлын цаана тийм ээ. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг том асуудал маань хүртэл мартагдаад ингээд баг завхарч ах шиг байна тийм ээ. Мэдээж Дональд Трамп гэдэг ерөнхийлөгч гарч ирээд энэ бол асуудлууд бол хурццсан. Дональд Трамп Америктай ч гэсэн олон улсад ч гэсэн маш олон энэ том асуудлуудыг бол гаргаж ирж тавьж байгаа. Асуудлуудыг тодорхой хэмжээнд хурцсаж байгаа, хурцтуулж байгаа хүн бол яалчгүй хүмүүс юм уу? Тэгэхээр одоогийн нөхцөл байдлыг хараад өстой хэцүү цаг үед бид нар амьдарч шүү гэж бодож магадгүй, бодох нь ч аргагүй баг. Гэтэ яг дэлхийн түүхийг ингээд том зургаар нь харах юм бол Дональд Трамп байтугай дарангуй гэгч нар, Дональд Трамп байтугай харгас хүмүүс, аимшигтай хүмүүс бол дэлхий дахинд удирдах исэн, ус гүрнүүдийг бол захирч исэн, олон саяны хүмүүсийг бол хоморголж устгаж исэн, дарангуйлаа тогтоож исэн. Тэр болгонд хүмүүс даваад гарсан. Түүний ачаар бид нар өнөөдрийн энэ техник технологи хөгжсөн цаг үед бол амьдарч байна. Хэдхэн жилийн өмнө л гэхэд бид нар бол ханиа түрэл нас ордог байсан. Хэдхэн жилийн өмнө бид нар маш олон ээжнэр төрхийн өндөрлөөс болж нас ордог байсан. Хэдхэн жилийн өмнө биднэрт вакцин гэдэг одоо ерөндөг байсангүй. Үүнээс олж бид нар маш олон халдвар төвчнүүдээр хүмүүс өгдөг байлаа. Хүүхдүүд маань энддэг байлаа. За хэдхэн жилийн өмнө бид нэр өөрт илүү явна гэдэг ойлголт маань хэдэн сар, хэдэн жилийн аяллалыг хийж очдог тийм үйл явдал байлаа. Тийм болооч тэр одоо яг аялагч нар бол тухайн хамгийн том алдартай хүмүүс бол байсан. Тэ? Одоо бол хин хүссэн нь $500 байхад $1000 хатвартай газар руу бол яваад үзчихэж байна. Энэ бол бидний дэлхий дахинд хүн төрөлхтний бүтээсэн агуу тэр одоо үйл хэрэгүүд. Бид нар бол сансарт гарч чадчихээн, хар нүхийг харж чадчихээн. Өөр хаг дээр амьдрал ямар байгаа гэдгийг төсөөлж чаддаг болсон байна. Хиймэл оюуныг эргээр харах юм бол бид нар маш олон ажлыг хөнгөвчилж одоо чадчихээн гэх мэтлэн асуудлуудыг бол шийдэж чадсан байна. Тэгэхээр бас ч гэсэн ингээ нөгөө талаар харах юм бол ингээ гутраад суугаад байх нь айгу өрөөсгөл асуудал юм шиг. Гэтэ энэ болгоныг бол бид нар өөрсдөө бодож явах хэрэгтэй байна. Залуу хүмүүсийн хувьд ерөн зүгээр хүн гэдэг хүний хувьд бид юуны тулд боддог тарихтай байлээ. Энэ тул бид нар бусадтай харилцдаг байлээ. Энэ тул бид нар мэдлэгийг бүтээдэг байлээ. Уншиж чаддаг байлээ. Тэгэхээр энэ талаас бид нар харж үзэх шаардлагатай байж магадгүй гэж бодож байна. Тэгээд одоо бол яг хавар болж байна тийм ээ. Одоо 3 сарын 22 өнөөдөр. Тэгэхээр нар ингээд буцаж ирээд өдөр уртцаад шүн богиносоод одоо яг амьдрал монголчуудын хувьд гэх юм бол яг амьдрал сайхан болж эхэлж байна тийм ээ. Малчид маань одоо жинхэнэ магнан тэнийгээд хүнд өглийг даваад тэгээд
жоохон нэг нуруу тэнгэр явдаг цаг үе маань монголчуудын хувьд бол ирж байна. Тэгээд ер нь эрт дээр үеийн хүмүүс ч гэсэн одоо философч нар ч гэсэн ялангуяа Монголын нүүдэлчин хүмүүс нүүдлийн аж ахуйгаар амьдардаг энэ ард түмэн маань бол амьдралын энэ cyclical nature гэж байгаа юм л да. Энэ бол ерөөсөө ийм эргэх холбоотой энэ тойрог амьдралыг ойлгож эхэлсэн ард түмэн юм шиг байна. Нэг юм илүү суурьсан ард түмнийг бодох юм бол тэрний үгс үг гэхээр үйл болдог. Тэр үйл болохоор яадаг вэ гэхээр бид нэр гадаа үдэн болдог, малчтын хувьд бол амьдрал хүндэрдэг тийм ээ. Зуд болдог. Ер нь татгшаага ортог. Жохон баагаа хэлэх юм бол ичдэг тийм ээ. Бид нэр хүний хувьд ч гэсэн ингээд наад байхгүй болоод ирэх юм бол сэтгэлээр гутарч эхэлдэг. Илүү жохон тийм амьдралын хувьд харах үнцэг маань илүү гутран гоож эхэлдэг. Тэр бол ерөөсөө л байгалийн зам ёс айтай. Тэгээд яг тэр үед бол хүмүүс одоо өнөөдрийн төрлийн том зургаар харах юм бол те Ираны дайн гэдэг ч юм уу энэ бол асуудлын дунд одоо үргэлжлэл юм байх юм шиг бас бодох нь ерөөсөө байгалийн зам ёсны эсрэг тийм бодол юм шиг байна л та. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр өнөөдрийн амьдрал хүндэж болно. Гэтэ эзэн нэгэн өдөр эзэн нэгэн цагт буцаад хавар ирнэ шүү. Буцаад одоо цэцэг ногоо дэлгэрнэ. Одоо миний харагдж байгаа энэ cherry blossom гэдэг юм ягаан хөлтэй цэцэг маань буцаад гарнаа. Буцаа сайхан дулаарнаа. Буцаад одоо малчтын үед маань бол магнан тэний нэ гэдэг тийм итгэл үнэмшилтэй байх нь амьдралын хүнд үеийг давах маш том одоо хөшүүрэг болж өгдөм болов гэж юу нь бол боддог. Тэрийг бол яг энэ нүүдэлчин хүмүүс эртээр үеэс олон зуун мянган жил бол ойлгож ирсэн юм болов гэж бол би боддог. Эхний философч гэсэн юм бол хэлдэг тийм ээ. Хэлдэг байсан Аристотель, Сток философч нар, Эпиктирус амьдрал бол юм нэгээр дуусахгүй тий. Тийм учраас одоо амжилттай байгаа үедээ хит бардаад хэрэггүй. Гэхдээ зовж байгаа үедээ хит бас шаналаад хэрэггүй. Яа тэгэхээр энэ бол үүр дүрвэлжлэхгүй гэдэг тийм юм байна. Тийм ойлголт юм те. Тэгээ 100 болдог. Хүн 100 болоод ингээд 7 сарын яг эд үед монголчууд яадаг вэ? Наадан болдог. Бүх юм сайхнаар байх юм шиг одоо гинэн болчдөг юм шиг те арт түмнэрээ. Тэгэл нэмэтгэд намар ирдэг, үйл ирдэг. Буцаад амьдрал удаашаач эхэлдэг. Буцаад амьдрал зарим талаараа хүнд болж эхэлдэг. Тэгэхээр яг энэ амьдралын эргэх холбоог бид нэр бас сайн ойлгож байх нь маш их чухал юм шиг. За энэ дунд бас нэг том ойлголт нь юу байна гэхээр мэдээж хүн гэдэг амьтан бол ерөөсөө л нэг маш жижигхэн организм тийм ээ, амьд организм. Бид нар бол маш олон хэдэн тэрбум одоо галаксийн дунд одоо нэгэн энэ сүүн зам гэдэг галаксигийн жижигхэн одоо нар гэдэг бол од тийм ээ, жижигхэн нарыг одыг тойрсон нэг юм жижигхэн гараг. Энэ гараг дээр одоогийн байдлаар нэг 8 тэрбум баруун орчим хүн арай өрөөгөө амьдарч байна. Энэ олон хүн дундаа хүмүүс бол ерөөсөө л маш олон төрлийн организмын нэг л хэсэг. Тэгээд энэ олон хүмүүс дунд бид нар өөрсдөө нэг хүн гэдэг бол зөвхөн нэг л организм. Тэгэхээр бид нар бол яг үнэндээ яг энэ том бүх болж байгаа үйл явдлууд дээр жамяс гэх юм уу бас нөлөөлөхтэй агай хэцүү. Тийм ээ. Тэглээгээд бид нар бас ингэж бидний хийж байгаа үйлдэл ямар ч утга учиргүй гэж бол цэник бас байж болохгүй л ахал та. Гэтэ тийм учраас бид нэр амьдралыг илүү хөнгөнөөр бас харж үзэх хэрэгтэй юм шиг. Хүн өөрийнхөө зөвхөн удирдах чадах, хянаж чадах тэрл юм дээрээ төвлөрөх нь амьдралыг илүү хөнгөн амьдрахад тус олох тийм арга хэрэгсэл юм болов уу гэж бодож байна. Тэрийг бол эртээр үеийн хүмүүс бол аль хэдийн ойлгосон байсан баг гэж бодож байна тийм. Энэ яг энэ удирдлыг
аваад үзэх юм бол бид нэр хаврыг одоо наашлуулж чадахгүй, бид нэр өвлийг хичнээн хүсэхгүй байлаа гэдэг өвлийг зогсоож чадахгүй, зуныг бид нэр үргэлж зун байлгаж чадахгүй. Энэ бол ерөөсөө л байгалийн жаа. Дэлхийн иргдээрээ иргэн, нарыг тойрдгоороо тойрно. Тэрний аясаар өлөө солигдно, амьдрал солигдно. Хүн бид нэр өөрсдөө хөгшин. Зарим тохиолдолд бидний хяналтаас гадуурх нь тохиолдно. Золгүйч тэр, золтоонч тэр тийм ээ. Тэр болгонд одоо амжилт гаргасан үедээ чижид илтээд баярлаад үл үзэгдэгч хүн шиг байж болохгүй бах. Зовлон болсон үед бол тийм ээ яагаад би юм бэ гэдээ бас цөхрөөдөж болохгүй бах. Хамгийн гол нь энэ нь би ямар хариу үзүүлэх вэ гэдэг нь л хүний хувьд хамгийн чухал хийж чадах юм болов. Тэрийн хариу үйлчлэгийг бид нэр хийж чаддгаараа бас өнөө хүртэл ингээд хүн төрөлхтөн бас энэ хэмжээнд бол хөгжсөн байгаа юм болов гэж бол бодож байна тийм ээ. Яг энэ хариу үйлчлэг хийхдээ хамгийн сайн хүмүүс, хамгийн сайн арт түмэн бол нүүдэлчд гэж бол би хувьдаа боддог болсон. Яагаад вэ гэхээр нүүдэлчд яг л байгалийнхаа зам ёсны ингээд тасан зохицоол явдаг. Малаа хариулаад явдаг, малаа дагаал явдаг, бороо арах чивэл бэлтгэл ажиллаа хийдэг, тасан зохицоол явдаг. Болохгүй байх юм бол алдаа гарах юм бол алдаагаа засаал ингээл явдаг. Тэр хүмүүс би юу хийж чадах вэ одоо? Би энд бороо зогсоож чадахгүй. Тэгвэл би бороонд илүү норохгүй тул би яах ёстой вэ гэдгийг нүүдэлчд илүү сайн хийдэг юм шиг. Тэгэхээр энэ технологи хөгжсөн энэ их геополитикийн асуудалтай байгаа цаг үед бид нэр яаж хэрхэн өөрсдөө ийм харах үнцгийг өөрсдөндөө суулгаж чадах вэ? Хэрхэн бид нэр одоо бүх юмыг ингээд толгоонд хийгээд авах ш. Зарим юмыг толгооноос ас гэж хайхан чухал вэ гэдэг тийм чадварыг эзэмших хэрэгтэй болов гэж боддог гэсэн. Тэр хавар гэдэг ингээд бодоод үзсэнгүүд мэдээж хавар бол шинэ эхлэлийг төлөөлдөг бах тийм ээ. Цэцэг урган ногоо дэлгэрнэ. Бүх юм шинээр эхэлж байгаа юм шиг. Эсэх санаас хэрэгнэ. Энийгээ дагаад бид нэр магадгүй бас одоо эд материалын хувьд ч гэсэн зарим зүйлээс салах хэрэгтэй болов. Бид нэр заримдаа амьдралыг бодоод үзэх юм бол нэг юм авахгүй л тэрнийхээ төлөө яваад идэг. Тэг үнэтэй машин, байр байшин, тухай бүгжид идэг хэрэглэл ч юм уу, үнэтэй хотод хувцас хунаар ч юм уу. Яг үнэндээ тэд нэр чухал уу гэвэл чухал биш. Тэрийг бид нэр дотроо мэдж байгаа. Гэхдээ хин нэг нь таалагдах гад ч юм уу, эсвэл хин нэгнээс зөвшөөрөл хүсэх гээд ч юм уу, нэг нь хүлэн зөвшөөрөхгүй тэрний араас хүн хатан явж байгаагаа бид нэр анзаардаггүй. Тэгвэл шинэ эхлэлийг бид нэр одоо далимдуулаад хэрхэн тэр эд материалаас салж болох вэ? Хэрхэн оюун бодлого чөлөөлөх вэ? Харин чухал зүйлд хэрхэн энерги зарцуулах уу гэдэг дээр анхаарах хэрэгтэй болов. Хоёрдугаарт бид нэр мэдээллийн энэ их эрен цаг үед бол бүх мэдээллийг хаанаас ч хинээс ч хизээд ч авах боломжтой болсон. Тэр эрчиндээ бас бид нэр маш их зовж байгаа юм шиг санагддаг тийм ээ. Энэ тэнд болж байгаа асуудлуудыг хараад зовоол. Энэ тентхийн хувьцааны үнийг харж зовоол. Эсвэл энэ тэнд хин нэгний хэлсэн үгийг харж зовоол. Эсвэл энэ тэнд хин нэгний хүнийг зодсныг харж зовоол ч юм уу тийм. Тэрний оронд хэрхэн мэдээллийг илүү их авах ш. Зарим тохиолдолд мэдээллийг илүү бага авах уу? Эсвэл өөртөө илүү яаж дотгошоогоо харах уу? Яаж байгальтайгаа илүү ойрхон байх уу? Илүү чимээгүй байж сурах уу гэдэг дээрээ анхаарч эхлэх юм бол амьдрал маань арай илүү тайван болж эхлэх юм болов уу гэж бодсон. Тэрийг ч би өөрөө бас хийхийг маш их хүсэж байгаа. Зарим тохиолдолд өөрөө ирэхгүй л гэл ингээл хэрэгтэй хэрэггүй мэдээлэл бол харцсан сууж байгаа. Тэрийг бол төлөөлсөрж байна. 3 дугаарт бас нэг юм нь хүний одоо амтан ч гэсэн мэдээж бас л одоо сошиал гэж харж байгаа тийм ээ. Би биентэйгээ харьцаанд орж иж л бол амьд явах тэр хэсэнд бүрддэг. Хүн бол бүрч илүү тийм байгаа. Нийгэмд байж иж бидний амьдрал цааш явдаг. Нийгэмшгүй бол хүн бол тэр чигээрээ ирнэ бол тэгэл хэцүү болдог тийм ээ. Хүнийг шийдэх хамгийн том шийтгэл бол ганцаараа гяндан тарих гэж байгаа. Хинтэж ярихгүй тийм.
Тэгэхээр бид нар бол хүнтэй харьцна гэдэг бол маш том чухал тийм хэрэгцээ. Тэгэхээр эд хэрэглээ гэхээс илүүтэйгээр бид нарт яг үндэ бол хүний амьдрал ад жаргалыг бүрдүүлдэг зүйл бол эрүүл харилцаа, хүрээлэл, найз нөхөд, гэр бүл гэдэг бол айгүй чухал юм байна гэдгийг бол маш олон хүмүүс бол хэлсэн байдаг. Тэрийг ч гэсэн би өнөөдөр ойлгож эхэлж байгаа. Тэгэхээр гэхдээ зарим тохиолдолд бид нэр шаардлагагүй харилцааг үргэлжлүүлээл явааддаг тийм ээ. Одоо токсик найз нөхөрлөл ч юм уу эсвэл танд одоо тус болохоос илүү ингэж дараас олдог тийм харилцааг бол үргэлжлүүлээл явааддаг тийм ээ. Таны цусыг сордог найз нөхөд ч юм уу вампир шиг эсвэл одоо аль хэзээ салах хэрэгтэй байх салахгүй байгаа тэр романтик одоо хамтрагч ч юм уу тийм ээ. Найз охин найз залуу ихний нөхөр ч юм уу тийм ээ. Тэгэхээр хавар олж байгаа дээр бас яг энэ өөрсдийнхөө харилцааг бас дүгнэлт хийгээд үнэхээр болохгүй байна гэсэн тэр харилцаа эртхэн шиг зогсоож шинээр амьдралыг бас ингэж эхлүүлэх нь зөв болох юм болов гэж юу нь бол бодож байна. Тэгээд яг хавар болж байгаа учраас би яг юм ярих гэж бодсон. Ягаад тэгэхээр ингээд бүх юм болохгүй юм шиг хар бараан цаг үед бол бид нэр хэрхэн өөрөөсөө хянаж чадах юмыг л хянах уу? Яаж тэр одоо доторх харах өнцгөө шинээр эхлүүлэх үү? Тэгээд цаашлаад амьдралын тойрог зам ясыг хэрхэн хүлээн зөвшөөрөх үү? Хэн чадахгүй юмдаа саан зовоод байхгүй байх уу? Тэрийг хэрхэн зогсоох уу гэдэг дээрээ анхаарч энэ тал дээр бас өөрсдөө дүгнэлт хийж эхлэх нь чухал юм болоо гэж юу нь бодсон. Тэгээд энэ тал дээр бол ярих хүссэн юм аа. Баярлалаа.